Цалингост одоо энэ асуудал бол үнэхээр зөв асуудал. За миний бие бол Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. Тэр тусмаа бол нэгдсэн эмнэлгийн яг ингээд артаал болсон аж ахуйн албыг бол өдөртөө явж байгаа. За тэгээд энэ эрүүл мэндийн салбарын хамт олон бол үнэхээр хүндээ. Ажилтаасаа эмчээсээ аваад ажилт хүртлээ болвол ерөөсөө бүгдээрээ бараг шөнө нөөргөө шиг мондоо. Энэ дотор бол эмнэлгийн ажилт гэхэр чинь жолооч нь орж जैन, харуулд нь орж जैन, сая үйлчлэг цэвэрлэгч нь орж जैन бүгдээрээ багтаж байгаа. Тэгэхээр энэ яагаад ингэж би бүгдээрээ адилхан нөөргөө ондгоо гэхээр чи мэдээж эмнэлгийн үйл ажиллагаа бол том ажил, том байгууллага. Байнгын нээлттэй, жилийн 365 хоног байнгын үе таалга нээлттэй байдаг. Тийм болохоор энд бол үйлчлэгээ тасардаггүй ийм байгууллага юм аа. Тэгээд хамгийн гол нь бол одоо манай төр засаг бол эмнэлэг дотор ажиллаж байгаа энэ ажилчдыг бол бас дотрын ялгуурлын гадуурхтаа эмнэлгийн ажилчин гэж ажиллаад эмнэлгийн үйлчлэгээний ажилчин гэж ялгаад энээсээ болоод цалин үйлчлэг нь бол бас тустай байдаг. Ерөнхийдөө бол яагаад тэгэхээр бол эмнэлгийн за асрагчинч бай, ажилчинч бай, мужаанч бай, сэдэвч бай бүгдээрээ халдвартай орчинд ажилладаг. Тэрэнд бол бохир нь бол эмнэлгээс гарч байгаа бүх одоо төрлийн бохиртой бол сэлэсрүүд нь бүгд зуурладаг. За эмнэлгийн төрөмслөмжийн жолооч бол тэн дотор ирж байгаа өвчтөнгийн одоо янз бүрийн бохирдсон шингэний бүгдийг нь өөрсдөө цэвэрлэдэг. За асрагч үйлчлэгч нь бол ялгаагүй бүгд тэнтэй зурлаж байгаа. За мужийн юу гэхэд нь ерөөс ямар нэгэн байдлаар тэн дотор өвчтөй халдвартай хүн байлаа гэх тэрний эвдэрсэн хэмжээний бүгдийг нь орж засвардаг. Ийм болохоор бүгдээрээ адилхан ерөнхийдөө бол халдвартай орчинд ажилладаг юм аа. Гэтэл энэ ажилтныг болохоор дотор нь бол энэ бол үйлчлэгээний ажиллаж байгаа. Чи бол өшөө доогуур санджнаа. Чи бол эрүүл мэндийн ажилтан чи дээшээ гэдэг ийм ядгур бас гадуурхдаг юм аа. Энийг нэг дуртал арилах хэрэгтэй байна. Эмнэлэгт ажиллаж байгаа хүн бүхэн бүгд эмнэлгийн эрүүл мэндийн салбараар цалинждаг баймаар байна. За тэгээд цалингийн дүндэмж бол үнэхээр бага. Одоо төрөмслөмжийн жолооч гэх чинь одоо эндээс 1300 км газар шөнө хүн умтад амарч явах үед эмчтэйгээ өвчтнөө аваад тасралтгүй одоо Улаанбаатар хот Ховд аймаг бүс ойлголтын тийм тээвэрлээ явдаг. Энд бол умдах хэрэггүй, зогсох хэрэггүй. Нэг ээлжийн жолооч бол тасралтгүй гэж явна гэсэн бол маш хүнд ажил. Энийг ойлгодгүй саяны манай уртын төдөлгөөр хэлж дээ те 30,000 төгрөгийн 90,000 төгрөгийн юу гэдэг томлолт өгдөг. Энэ бол яг тэр дороо өгдөг. Энэ үгний томлолчин бол очиод замдаа хоол идэх юм аа. Хоол идэх бүх юмсанд байх ёстой. Гэтэл бол хязээ хойно энийг бол олдууд болд нь олдохгүй болохгүй ийм л байдалтай байдаг. Тэгэхээр энэ бол цалингийн юм дүнж маш байгаа байна. Ийм учраас бол цалингийг бол нэмэх хэрэгтэй. Тэр 3,500,000 хүрэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол эмнэлгийн ажилтныг ойлгодог одоо зөв тогтолцоотой шинжлэх ийм үүсгэр болжээ. Ингээд дэмжиж байна. Энд бүгдээрээ хамгийн гол нь энэ төлөө тэнцэцгээе. За баярлалаа.